Сайн байна уу? Сайхан үлдэж гин үү? За сайхан. Ажил төрөл тавлаг. Тавлаг байна, сайхан байна, хөвлжөө сайхан байна. Одоо тухай хавруулах гэж байна. Тэгээ одоо нэг хөл хорионы үерч бас тэгээд тий хамаагүй бас ажил бас оёгччаад та бүхний үед нь ямар хөө амжиж байна. Тий манай ядангуяа манай урлаг соёлынхан бол ер нь бол бас таг болж штэ. Одоо тэр чи бас аргачлгүй юм. Одоо Монголд гэлтгүү дэлхийд даярлал юм болж байгаа чинь тий. Гэхдээ яг манай драмын театрч одоо энэ жил 90 жилийн ой тохиож байна. Тэгээд сая харин бид нар хөл хорионы өмнө амжиж Анна Карина гэж дэлхийн сонгодгийг бас яг тавиад яг дуусаа тэгээл удахгүй. Ер нь сарын турш тогссон шүү дээ. Тэгэхээр хангалттай манайх бол төлөвлөгөө норм арт иргэдэд үйлчлэх юм а бүдийн цагаан хийгээд төлөвлөгөө биелүүлээд тэгээд карантинд орсон. Оны өмнө тогс. За тэрнээс хойш ерөнхийдөө бол нөө олноороо зугаж болохгүй. 4-5-аараа ч юм уу эсвэл захиргааны төвшөнд ч юм уу те. Тэгээд нэг онлайнаар хаяа нэг уралдах маягтай тэгэл үүрэг даалгав дараагийн жүжигүүдийнхаа бэлтгэл ажлууд гэл тиймэрхүү л явж штэ. Хов хүний хувьд мөн эргэн хүний хувьд одоо энэ хөл хориотой яаж хөл нийлүүл алхаж чинь? Яаж зохицуулж чадж чинь? Гэхдээ зохицохоос яахав тэгэл яг гэхдээ тодорхой хэмжээнд нөгөө цөөнөр цугаж болж байгаа учраас бас театрын маань ажил бас явахгүй болохгүй штэ. Тэгэхээр цөөнөр уулзаад ажлуудаа төлөвлөөд зарим нэг нь онлайнаар яваад жүжигчтэй бас цөөнөр нь одоо нэг онлайнаар энэ төр сургуульд манайч нөгөө хаадын хаа гэж жүжиг орох гэж байгаа юм. 90 жилийн ойд зөвлөө. Тэгээ тэрний бэлтгэл одоо хөөмийн архираны сургуульд ч юм уу хил хуурын сургуульд энэ төр чинь нөгөө онлайн хэлбэрээр энэ төр явуулах те. Тэгээд бид нар сошиал орчинд бас нөгөө соёлын анаас бас үүрэг болгосны дагуу нөгөө захим орчинд соёлтой байцгаа гээд аян явуулаа. Яг тэрнтэй адилхан манайхан бас одоо жоохон тийм захим контент хэлбэрээр бас жоохон бэлтэж байгаа. Нэмэрхүүл байдалтай байж штэ. Яг нийлүүлэл алах штэ өөр яг тэгээд тий. Ер нь онлайн цахим болоод бидний хувьд бас шинэ хэлбэр болж штэ. Нийтээрээ ингэж хэрэглэхээсээр аргагүй тэгээд сурж байна. Өөрөө чи хувьд ер нь ямар хөө санагдав? Байнгын ингэж уулзаж учирч бэлтгэлээ хийдэг байсан хүмүүс онлайн хэлбэр рүү шилжихээр ямар санагдаж байна? Үгүй одоо бас хэцүү юм шиг те байна. Гэхдээ бас харцсангуу нэг тэр хатуу хөл хорооч бол бас нэлний чанга юм байна шүү. Хүн чинь ингээд гэхдээ тэрийг бол гоё нөгөө ямар ч нөгөө муу юм сайн тал байдаг гэдэг шиг те гоё өөртөө зөв ашигтай болгож эргүүлэх нь чухал байгаа байхгүй. Жишээлбэл сайн нэг хэсэг хатуу хөл хорьсон шүү дээ. Эний өмнөх нь тэр үеэр ч бол хүн ингээд ингээл гармаар чим шиг хоригдсон гармаар чим санагдаад тийм билээ шүү дээ. Бачуураа. Тий одоо ерөнхийдөө тийм. Тэгэхээр зэрэг тэрийг гоё үгдгийн хэл сурах ч юм уу те өөрийгөө хөгжүүлэх хөгжим сурах ч юм уу тэрлүү хандуулна илүү их цаг хурдан өнгөөд маш их сонирхолтой цагийг зөв өнгөрөөж байгаа. Англи сурах ч юм уу хөгжим оролдох ч юм уу те тийм байдлаар ашиглах нь зөв юм билээ л дээ. Тэгэх л хэрэгтэй юм бэл. Ер нь өөр арга байхгүй юм л шүү дээ. Таны хувьд ер нь ямар агцтай дэвшдэг энэ хугацаанд гаргав? Ямар юм шинэ нэмийг оролдож эхлэв? Гэхдээ яг хөө тэгээд нөгөө сая жоохон гитар оролдож эхэллээ. Гитар яг нөгөө ганц нэг хальт барьдаг л байсан. Тэгээд хүн чинь сонирхох. Тэгээд яг 20 дөрөх орчинд жоохон гитар дараад хуруу муруу ивэрших маягт энэ төр болж шүү дээ. Жоохон оролдож чинь. Гэхдээ бас нэг учиргүй амар сурсан юм бол байхгүй. Гэхдээ зүгээр яг оролдоол ганц нэг дуунууд барилтуудаа сайжруулаад таталж үздэг юм уу. Тиймэрхүү байдлаар оролдож үзээд л байж ах жишээтэй. Тийм л байна да. Аливаа хүн чинь бас нэг тодорхой хугацаанд цаггүй завгүй ажиллачаад тэрний дараа бас нэг хэсэг хугацаанд амралт авал их толгоон сэргдэг бас юмыг өөрөөр хардаг болдог гэнэ л дээ. Тэр өөрөө чи үед бас тийм хандлага яг энэ 20-ны үеэр гарч байгаа л гэж би зүгээр тааж байна. Юмыг өөрөөр бодож эхэлв үү? Эсвэл би ингэжсэн юм байна. Энэ дээр өөр байх хэрэгтэй байсан байна гэдэг ч юм уу. Би зөвхөн мэржлийн талаас хэлээгүй л дээ. Амьдралыг харах үнцэг бас одоо харин угаасаа дэлхий өөрчлөж байгаа байхгүй. Энэ ковидос болж те энэ цар тахлаас чинь бол дэлхий ер нь ингээд шал өөр төвшөнд өөр болж эхэлж байна. Жишээлбэл одоо кино те одоо жишээлбэл том нөгөө универсал том дэлхийн 5 томууд чинь театруудаа гэрээд үүсэм тэрийг болоод одоо Netflix, HBO өнтертэй те гэрээж тэрүүгээр одоо онлайн хэлээр шууд гэрт нь хүнд хүргэх бүтээлүүдийг ийм чиглэл рүү анхаарч эхэлж байгаа байхгүй. Яалч жоохгүй юм онлайн болж байна. Хүүхдүүдийн хичээллийг те одоо онлайн орж эхэлж байна. Бид нар хурал зарим ажлуудыг заавал цуглаад байхгүйгээр те онлайнаар хоорондоо гэрээсээ ажиллаа хийж болдог бас юмнууд байна. Гихчээд ингэ дэлхийн өөр болж байгаа. Дэлхийн одоо ингэ хавтгаа болчлоо гэдэг чинь бид нар дэлхийн интернетээс хүссэн юм аа үзэж харж тэ тэндээс өөрийгөө
одоо сурах хүссэн юм сурж авч болж байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг бодлын дэлхийн ер нь ингээл өөр л болж байна. Өшөөл өөр бодвол дамаа энэ ковид-19-ийн цар тахлын хүрээнд бол эдгээр муу юм байгаа боловч сайн даваа талууд гарч ирнэ. Гэхдээ мэдээж жишээлбэл хүүхдийн танхимын сургалтууд бол бас хэрэгтэй шүү дээ. Жишээл нийгэмшдэг те юу гэдгийг ингээ дан онлайнаар бод тэр тэн дээр хүүхдүүд чинь амар онлайн ахгүй бидрийг бодоход амар утас мут сэргэлдэг одооны хүүхдүүд бүр багаасаа ингээ те тэр ухаалаг устай харьцаа сурцсан. Тэгээ бас тийм нөгөө яг ийм бодит ийм харьцаа бас байхгүй болоод болж шүү дээ. Тэгэхээр энэ л нь бас нэг дутагдaltaй тал байгаа л та. Энийг яаж шийдэх вэ? Энэ яг ямар гаргах вэ? Яаж мэдэх вэ гэж. Яг хоёул галбаал юм ярил л та жишээ. Ямар болцоо байна чинь эцэг их болгоны зовлон болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тал талдаа хоёулур бодоод байна шүү дээ бас. Тэ. Тэгтээ ер нь бол танхимын сургалт бас хэрэгтэй байна. Тэр чинь бие биендээ хамт олон уур амьсгал бүрдэн бие биентэй яг амьд харьцаа өрнүүлэн тэ тэр дунд чинь хүн хоорондоо яг ингэж гой ойлголцож ярьдаг болно. Хоорондоо магадгүй зөрчилдөн тэрний нэвлэрнэ бие бинийгээ хайрлан тэ бие биентэйгээ зөрчилдөн ийм амьд харьцаа чинь бас хэрэгтэй байхгүй. Бүр гарцаа байхгүй хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн ингээл бүгд ийм одоо юу гэдэг виртуал ийм вакуумчсан. Энэ чинь бас биш л тэ. Айл айлыг зохицуулаад явах хэрэгтэй байх л таарах байх. Яг уран бүтээлчтэй хувьд ч бас яг тийм болж байгаа байхгүй. Жишээлбэл за кинонууд бол яг ингээд юу онлайн хэлбэрээр түгээлтэрхэн дэр нөгөө платформуд байж их те IPTV одоо ингээл те театруудаар гарахгүй ч гэсэн IPTV дүгэл театрын урлагийн хувьд бол бас хэцүү байхгүй. Театр урлаг өөрөө амьд урлаг яг одоо телевиз ч юм уу киноны урлаг биш байхгүй. Яг ингэж тухайн жүжигчин үзэгч хоёр хоорондоо ингэж бие бинийгээ харж тэр хооронд чинь нэг тийм үгээр хэлэгдэхгүй юм нандин ийм холбоо бий болж шүү дээ. Тэр тухайн жүжигчний тайзан дээр байгаа тоглож байгаа тэр зүрхээрээ мэдэрч байгаа тэр мэдрэмжүүд те эн чинь тайзан яг ингэж үтсчиж бодит дээр нь харж иж ойлгож мэдэрдэг урлаг байна. Гэхдээ одоо Оросд бол сайн ингээл театруудыг тэгж нээгээл байл да онлайн хэлбэрээр шинэ торрент цэцэрлэг за юунд Безруком театрч л үү те ингээл нээлээ тэдэн сарын тэдэн нээлээ мэлээ ирж үзээрэй гэл тэр чухамудаа яаж үзэх юм баг мэдгүй тэгэл нөгөө мөнгө төлөөл яг л нөгөө IPTV шиг болчихж байгаа байхгүй тэгэл тухайд нээлттэй хийгээл эсвэл магадгүй тэрийг бичиж тавьчих байна уу те тэгээ тэрийг өшөө яг болохгүй биш болно бас болж болох юм. Гэхдээ тэр нь өшөө яг нөгөө нэг театрын тайзан дээр цохилж байгаа тэр амьд мэдрэмжил илүү ирэхгүй байх болов гэж бодоод байна л да. Тэнд чи орсож гисэн тийм маргаан болол зарим нь болохоор ийм байхгүй. Театр гэдэг амьд харьцаа амьд ийм ээж болдог болохоос биш тэ ингэж зураг телевизээр ингэ дамжуулж болохгүй энэ бол биш гэл ингээл маргаан болол зарим нь лээж зарим нь үгүй гэж шууд ажиллаа зогсоод тийм л байдалтай байна л да. Бидний хувьд тэгэхээр бас өшөө яаж алах ёстой цаашаа ирээдүг харж бас бодож л байх хэрэгтэй. Та бол Монгол улсын иргэн Монгол хүн энэ утгаараа Монголын готлоор мэдээ сэтгэл зорниж яваа. Та бүхэн мэдээж нэг урлагийн хүн гэдгээр урлагийнхаа талыг илүү ярьдаг байсан бол тэ манай нэвтрүүлгийн нэг онцлог нь нийгмийн хүн учраас нийгмийн талынхаа бас байр суурийг тодорхой төвшөнд ярилцъя гэдэг зорилготой. Та Монголынхаа нийгмийг тодорхойлж өнөөгийн нийгмийг юу гэж тодорхойлж боддог вэ? Манай нэг бүхнээр юм зөндөл байна л да. Бүхнээр юм их байна. Тэгээд бас юу гэдгийг харгас болсон байна те. Зөндөл юм байна. Тэгтээ нөгөө утгаараа юу гэдгийг 200-300 жил том өнгөрсөн капиталист нийгэмтэй өгчөөд энэ туулсан улсууд байж шүү дээ Америк л те. Эдгэр чи бас ийм нөгөө нэг авилгал хээл агуул энэ юм чинь даваал туулаад ирж байгаа байхгүй. Тэгэл өнөөдөр хэмжээнд хүрж шít. Гэтэл бид нар чинь 30 жилийн хугацаанд яг энэ чинь урт хугацаа. Тэгвэл тэр урт юу бид нар энэ хугацаанд нэгэд яаж ш туулах энэ чинь бас туулах ёстой байхгүй. Тэгвэл юу гэдэг нь бас нэгэд муу мохог өмгөөлөд байгаа юм биш л те. Тэгвэл ерөнхий утгаараа тэгж ойлгох хэрэгтэй. Би бол тэгж хардаг. Тэр урт хугацаанд туулсан юмыг бид нар бас тодорхой төвшөнд богино хугацаанд туулж байна. Гэхдээ заавал тэдний алдж исэн юмыг бид нар давтгсан утгаараа биш л те. Гэхдээ үнэхээр бас нэг юм биш те. Одоо нэг хамгийн одоо нэг шудраг ёс гэдэг үг хэлэхээр одоо нэг айгүй муухай. Одоо муу яа би байшилхээр айгүй ингээд нэг худлаа яриад байгаа юм шиг санагдаад байна. Гэтэл ийм юм яг байхгүй гол хамгийн гол нь байгаа байхгүй. Жишээлбэл чамд ч надад ч те хин нэгэн сай дарга нарт ч хин нэгэн гудамжинд зүгээр ажилгүй байгаа хүнд ч ялгаа байхгүй хууль адилхан үйлчлэгийг л шудраг ус гэж байгаа шүү. Тийм ээ өөр юм байхгүй. Шудрагаас үнэн энтерг чинь харьцангуй ойлголт байхгүй. Тэгэхээр ийм юм байхгүй болсон. Байхгүй.
Тэгэхээр одоо үр хүүхдүүдтэй бас нэг ийм нийгэм амьдруулах бас нэг ингээ бодоход байгуу бас хэцүү тий. Юм гоё жигдрээгүй юу гэдгийг ойлгомжгүй тий ийм нийгэмд энэ дээр бол бас эмзэглэж явдаг юм. Би яг эмзэглэж явдаг юм зөндөөл байна л да. Гэхдээ нөгөө сайхан цаг болно, сайхан цаг бий болно, бүх юм сайхан болно гэдэгт бол хүн нөгөө итгэлээ бол бас алдахгүй л байх хэрэгтэй. Ах тийм үү. Түүхээ харахад чинь бид нар чинь бас нэг хэд хэдэн нийгэм алгасаа үздсэн, хурдлуулаа сурдалж чаддаг хүмүүс шиг харагдаад байгаа л да. Тэ боолын нийгэм алгассан, социализм үед капиталист нийгмийг алгаслаа л гэжсэн тэ. Ингээд харахаар бид нар бас хурдтай байвал хурдтайж байх шиг. Ер нь бид нар одоо ингээд бидний дунд үеийн насныхан хөсөж мөрөж байгаа нийгмээ яг ингээд амьд сэрүүн дээр үүсэх болцоо байдаг болов. Ер нь тийм хонглын үзүүрс гэрэл харагдаж байна уу? Хувь хүний хувьд дүгнэхэд. Гэхдээ одоо харагдах л байлгүй дээ. Яг хөө тэгээд нөгөө нэг бид нар ч бас үзэж харах юм их болсон байна. Тэгтэл бид өөрсдөө сонгуулийг айгу тий өөрсдөө сөсөөл болж өгдөг шүү дээ. Яагаад тэгээд дараа нь харамсаад ингээд айгаа бохор юм зөндөө явдаг. Яг хонглын үзүүрт гэрэл байгаа болов гэж боддог шүү дээ. Тэр хүн чи итгэлээ алдаж болохгүй шүү дээ юм шүү дээ. Тэгэхээр болох л байх гэж итгэл байна алдаж болохгүй шүү дээ тийм үү. Та бид нар чинь бас нэг юм өөрөс үеийнхэн л да төлөөлөл. Ямар үе гэсэн чинь социализмын үед ухаан суудсан, ухаан орцсон. Ямар ч байсан мэдэрсэн сайн мууг янз янзын улс төрийн төвшөнд мэдэхгүй боловч амьдралын ямар юм мэддэг болцсон. 90-ад оны хагас сүлсүүлэнгийн байдлыг яг мах цусаараа мэдрээд өссөн. Одоо энэ нэг зэрлэгсэн капитализмыг бас ингээд мэдрээд явж байна л да. Энэ утгаараа бол нөгөө дээд үеийн 8 хийгээд одоо бизнесмен болсон ах нарын доотлыг яг зовлон туусал хүмүүс байгаа байхгүй. Энэ хүмүүсийн та онцлог юу гэж боддог вэ? Одоо таны үеийн харин тий яг сонь социалист нийгэмд амьдарч ийлаа тий картын мараа үүсний үед амьдарч ийлаа тэр чинь ингээл өрх болгонд жишээлбэл 6-аас доош 6 хүртэлх ам болд чи 2 талах гээл тий ийм нөгөө одоо төгрөг талын талах гэж байдаг шүү Дугаатар талах юм тий тэр чинь ингээл тиймэрхүү 6-аас 9 хүртэлх ам болд 3 талах энэ гээл ингээл яг ийм картны барааны үе бэс шүү бас сонирн болж ирсэн шүү нэг тийм нийгэм бас замбар талхан дээр алддаг байсан үү тий тэгэл одоо лангуун дээр нөгөө нэг давс л гэдэг үстэй жамс давс байгаад ер нь өөр юм байхгүй тэгэл өөртөө гаднаас орсоос өгөөл уршаа ингээл 8 гэлсэн тэр үеийг үдсэн. Тэгээд сонь юм нэг олон төрлийн дүүр үзлээ гэдэг шиг л бас сонь юм үзчихэл байл. Одоо бид өнөөдөр юм ковид гэл одоо юм дэлхийн хэмжээг хамарсан юм цар тахлыг үзэж харж зөндөөл юм сүлсэж байна. Гэхдээ сонь л байна л да. Яг тэгээд одоо ч юм бол бас юу гэдэг нь жишээлбэл хүн тодорхой хэмжээнд бас хоцорж байгаа байхгүй. Бидний вебс ингээд хоцорж л байгаа шүү. Тэгэхээр зөв хүн гоё өөрийгөө бас шинжилж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэр тал дээр бас бидний хувьд бол бас анхаарч л байх хэрэгтэй л байх. Тэгээ яг сонин гоё ч юм шиг, сонин ч юм шиг юм л үед амьдарч шүү дээ. Тэгэл амьдран даа гэдэг шиг л. Бас нэг бидний сул тал байгаа боловч нэг авууштай тал нь би хувь хүний дүгнэхэд те их хүрэх чадвартай болцсон байдаг юм болов. Тэр олон юм дээр бид нар нэг өсөндөө төрөөс анхааралгүй болцсон үед бид нар өөрсдөө хүн болгосон хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тухайн нөхцөлд илүү идэрчдэг юм байна, илүү мэдэрчдэг юм байна юм болов гэж би харж байгаа жишээ. Та жишээ тэн дээр ямар мэдрэмжтэй байж ирсэн? Тийм бах уу хөрвөх чадвартай байдаг гэж юу? Тийм байж тийм л дээ ер нь. Одоо жишээ нь одооны хүүхдүүдээс даваа талтанд бидний үед бол нөгөө бидний тоглоомч өөр юм гоё спортлог тоглоом дандаа гадаа тоглолдог тий агаар харьцангуй одоо цэвэр байсан тий 100 болгон хөдөө явдаг цагаан эдэн дээр байдаг морь малын зах зүхтай бас тий бид чинь 100 очиод нэг морь мал альт зүсэлждэг морь унцдаг тий одоо чи нэг морио хамгаалаад усалждаг энэ тэр имэйл зар дохоод наазахын ч бас учиргүй амир ирмэгийн биш гэсэн нэг тиймэрхүү юм суралцсан. Бидний дандаа гадаа тоглолдог. Гадаа тоглож байгаа тоглоомууд маань дандаа эрүүл мэнд хэрэгтэй те. Өглөө гараад өдрийн хальт ороод ингээл дандаа өдөржин л гадаа тоглолдог гэсэн. Гэтэл энэ бид дөөрсөнд нь гоё нөгөө одоо эрүүл мэндийн боловсрол гэх юм да. Бид тодорхой хэмжээнд эрүүл мэндийн талаас илүү одоо хүчтэй байж байгаа хгүй. Гэтэл одооны хүүхдүүд ийм нөгөө нэг тийм орчин асар бага ба шүү. Хэдийгээр дэлхийн нээлттэй байгаа одоо интернет дэлхийн хавтгаа байгаа тэрийг бүх юмар үзэж харж даваа талууд байгаа боловч яг бидэнтэй адилхан гадаад яг тийм эрүүл орчинд өсөх тиймүүд бас айгүй хязгаарлагдсан л байгаа. Тэгэл дээр нь одоо энэ хөл хорой, наануу цаануу, ковид цар тахал гэл ингээл тэгэл зөвхөн утас цахимаар бүх юмыг шийдэх гээл ингээл ийм болоод байгаа бас
юу вэ шүү дээ. Дутагдaltaй талууд шүү дээ. Бид нар ч юм бол тийм ч байла. Одоо бид нар бас адилхан амьдарч байгаа үед жинхэнэ цахим мэрэн байна те. Тэгэл эн чинь аль алийг суралцж аль алинаас нь зах зохийг мэдж ийн гэдэг чинь бас нэг давуу тал хөрвөх чадвар өндөртэй л байж мэднэ л те. Ер нь монголчууд тийм усуд юм шүү дээ. Монголчууд өөрсдөө нэг тийм хөрвөх чадвартай те. Нөгөө нүүдэлчин болохоор нөгөө суурин амьдрал дадаагүй те. Ер нь бол тийм байгаа ш бид хотжоогүй байгаа. Үнэн шүү дээ тийм үү. Гэтэл нэг тийм нүүдэлчин сэтгэлгээгээр те олуулаа нийлэхээр ингээд нэг юм таарч тохирохгүй байгаад байдаг те. Тарахаараа ингэж хүчтэй айлж хаана. Одоо гадагшаа очиод ажиллагаа аягүй сайн ажилладаг байгаа байхгүй. Хариуцлагатай те маш сайн ажиллаад ингээл тэр тухайн ажиллаж исэн хүмүүсээс төрүүлж сойлол гарчдаг. Тийм биш. Тэгэхээр ер нь бол монголчууд тийм хөрвөх чадвар өндөртэй л хүмүүс юм шиг байна. Хөрвөх чадвар нь манай том давуу тал боловч бас нэг сул тал байгаа ш. Түрүүн бас хоёулаа яриандаа дурдсан те. Хэрэгтэй үедээ нэгдэж чаддгүй юм шиг. Нэгийг нийлээ болцдог юм шиг те. Энэ дутагдал ингээл одоо нэг нь бүр их тодорч харагдаж байна л да. Гэтэл 3 саяулах наа. Бусад 1 саятай хүмүүс нь амар нэгдэдэд юм байна. Тэр бөмбөр нэгдэдэд юм байна. Ядаж хамгийн энгийнээр нийлэг хүн зодчдаг байх жишээтэй тийм үү. Тэгэхээр гадаадын жишээг харахад монголчууд тараа зогтчдаг гэдэг маягтай л байна л да. Энэ бол миний хувьд нөгөө эх оронч үзэлтэй үндэсний үзэл нь байгаа хүмүүс аюу эмзэг сэдв байхгүй. Тэгэхээр энийг хоёлоо бас нэг хөндөж ярилцахыг би бас хүсэж байна. Нэг үеийн хүмүүс байгаа учраас. Би бол тэр одоо нэг бидэнд ингээд нэг юм нэгдсэн гоё үнэт зүйл ч юм уу те бид нар ингээд нэг мэдхгүй ш. Жишээлбэл 2050 одоо яг бид нар ийм уртын төлөвлөгөө яригдчих одоо л ингээд эхэлж штэ. Бид нар 50 жилийн дараа ийм болно 30 жилийн дараа ийм мэрэгчлээ хүн илүү их хэрэгтэй болно гэсэн бид нар холыг харсан нэгдсэн юм бодлого байхгүй. Нэг нам гарч ирэл нэг юм яриад дараагийн тэрний байхгүй бол ингээр ч ерс бас явж өгөхгүй тал чинь тэр байдаг. Гэтэл ямар ч нам солигдсон бид нар барьсан бодлоготой өөрсний гэсэн үнэт зүйлтэй бахархалтай те нөгөө герман чанар энэ гээл те Япон юу гэдгийг нэг юмуд үгүй шүү дээ. Америк нэг эрхчлөө те ардчил гээл ингээл те өөрсдөө яг ийм юмыг л бид нар олж аваад тэгэл тэрийг нэг зүг рүү харж чадах юм бол энэ асуудал ингээл цэгцэрнэлтэй. Ер нь тэгжээж л тийм л юм чинь бид ингээл эх орон хэрэг цээжэд хилдээл ингээл өөрийгөө яагаад тахтаа биш шүү дээ тийм биз. Бид нар өөрсдөө хийж байгаа ажлаа оногдсон ажлуудаа сайн хийж чаддаг. Тэрийг л илүү мэддэг те. Тэгэхгүй ингээ юм мэдээд тах чинь бас биш байхгүй. Тэр чинь тэгэл те. Тэгэл ямархаараа эх орон шудрагаас гэдэг үгийг амар хэрэгэлдэг болсон болохоор ингээд хэрэглэхээс бүр ингээд айж шээ. Одоо тийм үстэй ингээд шудрагаас эх орон гэж ярихаа бараг л ингээд тэр үг нь айгу муухай болцсон юм шиг юм байдал төрөж байгаа байхгүй. Дандаа худлаа юм халахж ийж ярьсараад. Одоо бид нар бол нэг өөр ингэсэн үнд зүйлтэй гой холыг харсан нэг бодолтой. Тэгэл тэрийг хүн болгон мэддэг болол тэдэн жилийн дараа ийм бид нар иймд очноо. Тэгээ ийм байдалд хүрнэ. Ийм үйлдвэрүүттэй болно, ийм ажилчид бидэнд хэрэг болно. Соёл урлагийн салбар ийм байна. Тийм учраас бид ийм байх ёстой гэсэн юм хараад өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй өөрсдийн гэсэн харсан зоригтой тэг холыг харсан юм баймир шүү. Тэгэл тэрэндээ л зориход л бүх юм болох байх л гэж бодож шүү. Өөрөө тань хэлсэн би хоёр санаад 100% санал нэгдэж байна. Нэгтээ би бол бодохгүй ш бодож ирсний хувьд яг тэр нөгөө шудраг ёс гэдэг үг шавар шохотой утгалдаад үнэхээр хэрэглэхэд эмгэл болчихжээ. Одоо тэгээд хамгийн дээд гэж боддог байсан бидний бодол нөгөө утга маань ингээ шавартай утгалчаар одоо ямар үг хэрэглэх юм бэ жишээ нь тийм үү? Ингээ бодохоор асуудал байгаа. Хоёр дахь нь таны нөгөө нэг би тэр бодож байгаагүй дээрээс нь манай оролцогч нар тэр болгоо онцлог байгаа байхгүй. Алсын хараатаа зорилго нь тодорхой байж бид өгч өстэй юм байна гэдэг тий. Үнэхээр ойлгомжгүй шүү дээ яах юм. Тэгэхээр одоо ойлгомжгүй байхаас яах юм тийм үү? Харин тийм ээ. Тийм одоо тэгээд яг хөө тийм яригдаал ах шиг тий. Одоо харин зэгцэлж авах юм жоохон. Тэгэхээр нэг болох бол бас нэг хонглын үзүрт гэрэл асаад байгаа юм шиг л байна. Үгүй юм шиг мэдэхгүй бай. Яг үнэндээ аимшигтай байгаа байхгүй. Аимшигтай мундаг жүжиглцгээж байна тий. Аймаар хинч үнэн яриад байгаа юм. Хинч худлаа яриад байгаа юм. Мэддэхгүй байгаа байхгүй. Аймаар шүү дээ. Тий. Тийм аймаар болсон учраас ингээд бид нар юунд итгэхээ бас мэдэхгүй л байна л да. Айгүй хэцүү шүү дээ. Ийм уур амьсгалд ийм одоо ингээ энэ эмгэнэл болцсон ийм төвшөнд хүрсэн ийм нөхцөлд яаж ер нь бие авч явж гин жишээ нь та жишээ нь. Одоо би чинь бас хичээгээл явж байгаа хүмүүсийн нүү. Тэгтээ төгсөрч өгөө л дээ. Тэгтээ яаж тааруулж явах вэ? Би яаж вэ? Гүйгүй би бол тэгж хүн урд хajлаа их илүү ингээл амар юмд мэдхгүй юм руу орох. Бас ингээл амар шуурах. Гэхдээ урд ажиллаад сайн гэсэн тоххой. Урд ажиллаад сайн хэрэгтэй. Мэдээж санаа зовж байгаа, эмзэглэж байгаа хүн өөрийн үзэл бодлоо бид нар чи ажилласныг авчирч амьдарч байгаа учраас өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй л дээ. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө урдаа
оногдсон ажлаа илүү их сайн хийж тэ тэр талаасаа л юмыг тайлбарлавал тэр хүн тэр мэрэгчлээс илүү сайн мэднэ шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд тийшэл хандахгүй бол юм үсчээл тэ нэгч тэгэхээр л ингээл утгаалдал биш болж байгаа байхгүй. Тэгээ юу гэдгийг би бол тэгж бодож ингээ нэг юм нам дагдаг нэг юм бүлэгт үе бий болчих жоох хамгийн аимшигтай тий. Ингээл айгуу гоё уцсан. Тэгээ бүр ингээд тий. Тэгээд тэр чи одоо тэгээ амар юм ярьлаг яриад байгаа хөөхгүй. Тэрс ажил ерөөсөө хийж үзээгүй тийм зөндөө биш шүү дээ. Тийм биз дээ. Цаан гартнаад. Тэгээ одоо мэдгүй тийм байгаа шүү дээ. Тийм үеийг бий болгоод байгаа бол бас амар харамсалтай байхгүй. Тэг чин өчнөө өөр одоо хийх ажил зөндөө байж тийм шүү дээ. Тиймэрхүү яг ажил хийх хүмүүс бас нэлийн дутагдaltaй ч байх шиг л байна л да. Тэр бол бидний бас эмгэнэл болоод байгаа шүү. Айгүй ол их дээд сургуулиуд байна. Амар олон дээд боловч одоо бид магч Монгол дэлхийд нэг гэвэстэй нэг юугаараа төгсөж байгаа. Тэгэхээр тэр хамгийн гол төвшөнд үзүүлэлт байхгүй шүү дээ. Чанараа тий. Үзүүлэлт байхгүй тэгэл тэгэхэд ийм болохоор чинь яаж явдаг юм бэ? Гэтэл айгүй нарийн мэрэгжлийн айгүй мастер мундаг гагнуурчин маа тэр нэг танил хэлээд байгаа байхгүй. Барилгын ажил дээр айгүй сайн ийм нөгөө өрлөгчин эдгээр зэрэг чинь авах гэхээр ингээд чадна л гээд яг хийхээр ингээд ерөөсөө яг тэрийг ингээд сайн гэдэг хүн айгүй ховор байна гэдэг байхгүй. Уулын цалингийн ингээд 3 сая 2 саяас дээш 3 сая хүртэл ингээд өгчийгээд тэр зал өөр хэлээд байгаа. Тийм. Гэхдээ айгүй сайн бар юу эрэхтэй гэтэл тэр нь ховор. Нэг бол ингээд ажиллаа хийж авчих гад гэдэг ч юм уу те. Яг би өөрөө амар мундаг болоод хэлээд байгаа юм шиг. Тийм яригдчихл байдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү одоо юу гэдгийг тусгай мэрэгжлийн тийм хүмүүс бас асар хэрэгтэй шүү дээ. Айгу мундаг гагнуур гэдэг залуу те. Айгу мундаг өрлөг гэдэг залуу, айгу мундаг инженеринг тэн тэргээл ийм хүмүүсүүд хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү айгу дутагдaltaй л байх шиг. Нэг л олон сургуулиуд байгаад тэгээ олон төгсөгчнөр байгаад тэгээ үр дүн байхгүй. Тийм л байдалтай л. За яг тэгээ шүүмжлэл зөндөө шүүмжлэл хийх айгу амархан бахуу тэгээ хийх бол хэцүү шүү дээ. Тийм биз дээ. Манай нөтөлийн нэг онцлогч нь те хүнийг бас шүүмжлэх гэдэг талаасаа биш, нийгмийн шүүмжлэх талаасаа биш, иргэн гэдэг талаасаа хүмүүсийг оролцогчдоо байр суурийг сонсоод та бүхэн ч бас тодорхой төвшөнд үнэлэгдсэн хүмүүс учраас тэр хүмүүст их нөлөөлөх өндөр магадлалтай учраас эх оронч гэдэг үгдэд тэгжид дэлгэрүүлэх юм байна гэж мэдрийн үзэж байгаа нэг чиг баримжаа байхгүй. Тэгээд тэр талаас хоёулаа харин сайхан яриа өрнүүлж байна. АИС-д өргөжлүүлээд нэг асуухад те би чи эргэн үнэ заримдаа өөрийгөө ерөнхийлөг шиг төсөөлнө. Ерөнхий сайд гэж төсөөлнө. Тэгвэл би ийм хийчихээс хамгийн түрүүнд гэж бодно л да. Тэгээ хүн болгон янз янзын шийдлийг хэлж илээ. Би жишээ нь өөрийгөө жишээ хэлэхэд хамгийн түрүүнд энэ монголчуудын хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж боддог жишээ. Та чинь юу төсөөлөх вэ? Хамгийн түрүүнд хийх болцоо гаргая гэж бодоход. Одоо мэдэх. Тэгээ одоо тэгж бодж үзэх юм шүү дээ. Яг зөв сайн чиний сайн хэлэх хандлага гээл те зөвлөдөө. Одоо мэдэх би тэгж бодж үзээгүй. Гэхдээ одоо хийх юм зөндөл байна л да. Агарын бохирдлоос ихсүүлээл, хотын төвчрлээс ихсүүлээл те. Энэ дээр ингээд заавал ингээд сошиал орчинд автаал. Одоо тэгэл гадны жишгүүд байж шийдсэн жишгүүд тодорхой хэмжээний татврын тавина гэхэд учиргүй амар тавих нь хаашаа. Энд чинь те тэгжиж зэгцэн шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо яах хэдэн жилийн дараа тэр олон гэт машин Монголд ингээд үлдэн шүү дээ. Тэр олон нөгөө нэг батарей тэр наанууцаа тэр олон машины төмрүүдээр үлдэн шүү дээ. Тэгэхээр чинь хотод явхад тэдэн жилийн насчил гэдэг ч юм уу те. Та энийг бол шууд зөрөгтэй л хийчихэд бол асуудал байхгүй. Давай та явуул энэ мөнгөө төлөө яв. Гэхдээ жил бүх дэлхийн газар бүгд л тэгж шийдэж байгаа шүү дээ. Өөр арга ямар ч арга байхгүй байхгүй. Тийм биз дээ чи ороод эсвэл яг зөндөл ажлууд байдаг л ах л та юунуудыг гадагш нь дархаагаал сэргэжлэг дархаагаал яриа л идэг штеп хүмүүс. Ер нь тэгээд яг энэ жишээс авахд те манай төр засаг ер нь ямар нэгэн албан тушаалд хүн удирдах байгаа хүмүүс сошиал ертөнцид хэрэг мэдрэг байна вэ гэдэг чинь сая ковид үеэр харагдлаа шүү дээ. Нэг шийдвэр гаргацсан чинь зөв байсан боловч жоохон шүүмжлэг хөрөнгүүд бусчихдаг байх жишээтэй те. Одоо энэ хандлага чиг нөлөөлж шүү дээ нийгэмд. Таарн сошиал хандлага ер нь амар давлгаач амар явах. Тэгээд айгүй юутай бас нөлөөтэй байд юм. Тэрний үг бас их хүрээдэлх юм уу яа гэдэг тийм л юм шиг байна шүү дээ. Яг хөө тэгээд учиргүй хорхон хаашийн. Гэхдээ ер нь бол сошиал орчин тодорхой юм. Гэхдээ энэгээр чи амар их захимл өөрөд явж гин те. Шал худлаа дутуу мэдээллүүд явж гин. Тийм зөндөл байдаг шүү дээ. Хийх юм зөндөө байгаа хөө. Манай салбар одоо сэтгүүл зүйн салбар танаа салбар хоёрыг би харьцуул үздэг л дээ бодож байгаа. Нийтлэг нэг адилхан юу н чиглэл нь юу гэхээр хоёулаа л боддог оюуны хөдөлмөр хийж байгаа
бас л тодорхой төвшин хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Нөгөө нэг бас нэг нийтлэг тал нь бор зүрхээр яваа хүмүүс байгаа байхгүй. Төрөөс татж байгаа өгж авж байгаа юм бид нар алга өөрсдөө л амьдруулж байгаа салбарууд. Энэ утгаараа та бүхэнд орхигдсон нийгмийн нэг орхигдсон хэсэг юм шиг мэдрэмж төрдөг тохиолдол бий юу? Яг би бол одоо манайч бол болохгүй. Манайч улсын драм одоо нийтлэг талаас бол тийм л те. Одоо нэгдсэн соёл урлагийн бодлогоч байхгүй те. Нэг юу гэдгийг эрх зүйн орчнууд нь дутмаг те. Ингээл кино ихэд яхан гадны кино орж ирвэл яах юм? Тэрийг яаж хөнгөлөөд яаж өөрсрүүгээ татах юм ч юм уу те. Тиймэр хүмүүс дутагдaltaй л да. Яг уу жишээлбэл кино урлаг гэх юм бол одоо ингээл хаягдсан шүү дээ. Юусто огт төрийн оролцоо юусто огт байхгүй шүү дээ. Тэгээд тэд нар бол яг бор зүрхээр явсан. Яг шүүмжил муу хилтгэл юм муу байна сайн байна. Яаж тэр 2-300 сая доллараар хийсэн кинотой манад нэг 2-300 сая төгрөгөөр хийсэн кино өрсөлдөөдөө тийм ч нэг 100 мянган доллараар хийсэн кино 200 сая доллараар хийсэн кино тэртэй ч өрсөлдөхөд хэцүү байхгүй. Гэхдээ яг сэтгэлгээний хувьд байж болно л доо өрсөлдөж болно л доо. Тэгтэл шөөл шинжлэхт хэрэгтэй бас суралцах хэрэгтэй зөндөл байгаа. Яг үнэндээ бас кино урлагийн салбар бол хаягдсан. Ер нь урлагийн салбар хаягдсан шүү дээ. Яг одоо манай театр бол тодорхой хэмжээнд нөгөө цалинжуулж байгаа. Манай театрын дулаан тэр төрөөс өгөгдөн. Тэгээд сая нэг нийт юу гэдгийг арай давуу талтай шийдвэрний гарсан гэхээр бид нар олсон орлогоо бас өөртөө захиран зарцуулах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд илүү ажилласан хүмүүсээ шагнаж урамшуулдаг нэг ийм шийдвэр гарсан. Энэ маань бол бас тодорхой хэмжээнд нөгөө шат бас агч байгаа байхгүй. Гэхдээ мэдээж дутуу зөндөө байна. Энэ юм хөгжихийн тулд шинжлэгдэн те заавал ингээл мэдээж хуучнаас авах юм байна. Бид нар уламжлалаа авч явна. Гэхдээ уламжлалыг чинь бас шинжилж явах хэрэгтэй байхгүй тордож явна. Тэгэхгүй болохоор утлаавлаа шүү дээ. Тиймэрхүү одоо авах юмуд байна бас хаяг дутуу юмуд зөндөө бий л те. Хаяг ерөнхийдөө бол соёл урлагийн салбар хаягдсан шүү дээ. Монголд ч одоо бүх юм хаягдаад орхигдсон. Сүүлдээ бид нар юу мэдхэ байлаа л да. Одоо тэгээд энэний эсрэг харин нийгмийг хамгийн гоё гэгээлгээр ойлгуулж байгаа нэг салбар бол танаа салбар гэж би тодорхойлох гэдэг юм л да. Юу гэхээр Монголын нийгэм чи уламжлал гэж алга болцсон. Төр засгийн зөвшөндөө алга болцсон. Баг бүгд байх. Төр засаг нь байхгүй болохоор бид нар уламжлал байх ч гэдэг. Тэгэхээр та бүхэн харин уламжлал гэдгийг жинхэнэ утгаар нь хуучнаар нь авч явж байна. Улам хөгжүүлээд явж байна, тийм ээ. Хуучин хүмүүсээ хүндэтгээд ийм юм ингэж хийсэн шүү гэж харуулж байна. Тэгэхээр та бүхний олд, та бүхэн яагарахгүй нийгмийн түүчээ гэдгийг харуулж байна л да. Энэ бол та бүхний ер нь одоо юу гэдэг юм бэ? Үндсэн мэдээ суур байгаа боловч залуу хүмүүс нь тэрийг аваа явна гэдэг чинь бас ухамсар юу биз дээ? Төвшин биз дээ. Тэ нөгөө тийм ээ манай театрт одоо бид нар ахмад үеийнхнийгаа одоо хитийгээр ингээд тэтгэвртэй суусан ч бид нар хамт одоо байж байгаа шүү хамт байж л үүдэг. Нөгөө хүндэт жүжигчин гэдгээр бид нар байждаг хүн. Тэгэхээр бид нар чинь бид нарт бас нэг үлгэр дуурайл үзүүлнэ те. Бас нэг харахад манай залуучууд болон бидэнд бас нэг зангарахтай хүн байж яхад те. Чи бас нэг хүндэтгэл байна. Тэр хүнээс авах юм аавн дуурайн те жишээлбэл тоглолт жүжиг тоглох үед тэр ахмадууд маань бүр ингээд 2 цагийн өмнө ирээд дүрийнхаа хувцсыг өмсөд будгаа хийгээд цагийн өмнө яг тайзны хажууд ингээд суучихт чинь бидэнд бас юм бодогдсон штэ. Тэг ингээд гүйж орж ирэх наадсан тийм байхгүй л ш. Тэгэхээр гих жишээл эд чинь тэд нар маань бас л өнөөл алтан үеийнхэн гэгддэг хууччулаас л энэ уламжлалыг авсан. Тэгэхээр энэ маань ингээд заавал явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр чинь биднэрт том үүрэг бүр нүдэн дээр юм том үлгэр дуурайл болж өгч тэ. Тэгэхээр бид бас тэр үнийг дагаж бас яг ингээл тэ мэдээж яг театр ёс зүй гэдэг асуудал байдаг л да. Ингээл тийм ирэх ёстой тэдэн цагийн өмнө ингээ ирэх ёстой гэж асуудал бий. Тэгэл яг хажууд үлгэрлэх хүн байхгүй хэдийгээр тэр чинь бичигдсэн юм бол үгүй байхгүй. Гэтэл үлгэрлэх хүн маань яг бэлий ингээ суухад бол бидэнд эн чинь өөрийн нүдэн дээр үзүүлж байгаа байхгүй. Тэ өөрөөрөө үлгэрлж үзүүлж шít. Энэ аль хамгийн том одоо сургаал жишээ байхгүй. Уншихаас илүүтэйгээр тэгэхээр бид бол тийм уламжлал хадгалж авч явдаг. За мэдээж тэгээд орчин үеийн театрын хөгжлийн чиг хандлагатай айл болох хөл нийлүүлэх гэж тэ ингэж л явж байгаа л да. Өөртөө гой тодорхойлт хэллээ л дээ. Одоо энэ ялангуяа бизнесийн төвшөнд ажиллаж байгаа удирдагч нарын бас толгойг эргүүлээд байгаа нэг зүйл байгаа. Одоо энэ үеийн шин генерашнүүдээр гарч ирж байгаа чинь нөгөө технологиод дагаад орчингоо дагаад өөр хөгжөөд юмыг хүлээж авах онцлог нь өөрчлөгдөд байна гэнэ л дээ. Зарим бизнесийн том ухаантнууд бол эдгэрт зориулж бараг тусдаа онол гаргах ёстой юм шиг гэж ярьж байгаа. Гэтэл та тэрийг тайлаад хэлчихлээ л дээ.
заавар зөвлөгөө журам байж болно. Хан дээр хадаж болно. Нөгөө хүн те тэрийг мөрдүүлж исэн хүн хажууд нь байх ч өөр юм а гэж. Тэгэхээр нөгөө ахмад үе гэдэг чинь ямар хэрэгтэй вэ гэдэг чинь тав хүн ширэд харагдаж ш тийм ээ. Тийм ээ тийм шүү дээ. Айгу биеэр үлгэрлээд тэр чинь айгу том хүнд үлгэр болж өгч байгаа хөөхгүй. Тэр л бас айгу юунаас илүү шүү дээ. Надад бол харин хүн амтантай уулзаад ингээ ярилцахад айгу гоё надад сэтэл боллоо тэр. Тэгээ ахмад үе гэдэг чинь ийм учраас байх хэрэгтэй юм. Одоо ч үгүйсгдэг үе шүү дээ. Гэтэл байх хэрэгтэй юм гэдгийг хэлж өгсөнд баярлалаа. За дараагийн сэдв рүүгээ сэдвж яваа. Тий баярлалаа. Хоёулаас нэг нэгээ таньж яваа. Хоёулд нэг зүйлийг мартнаас хэлэхэд яг ингээ нэг үеийн хоёр би нэвтрүүлэгтээ баг оролцож үзег байхгүй. Дандаа ахмадуудаа сонсож яваад бас нэг ингээд сургаалын сонсоод ард түмэндээ хүрчих их оронч үзлийг ингээд дэлгэрүүлчих гэдэг зорилготойгоор уулзж исэн бол яг энэ нэвтрүүлэгт анх удаа хоёулаа нэг үеийн хүмүүс оролцлоо. Тэгээ нэг хүн шиг ингээд ярилцж хагаад над их таатай байна. Нэх гоё мэдрэл баг насаа дурсаад давхар бас өөрөөсөө суралцж шít. Энд чинь би төгс амт юм биш. Гэхдээ та чинь өөрөө бас нийгэмдээ байр суурь эзэлсэн хүний хувьд ингээд сонсоход таатай. Гэхдээ нэг өөр чинь эвгүй санагдаж магадгүй. Байр суурьтай ч. Гайгүй тий. Та чинь Монголын тайзан дээр тавигдж байгаа. За яг өөрөө чинь өмнөөс би үзэгч талаас хэлж байгаа шүү тий. Толгой жүжигүүд тоглож байгаа тий. Гамлет, Фауст зэрэг зүйл тоглосон байх жишээтэй тий. Нөгөө Оросын нэг алдартай жүжиг хийсэн байдаг л да. Би чинь нөгөө жүжиг тоглосон жүжиг болгондоо хүн болж идэг юм а гэдэг л үг надад их одоо их эргээд орж ирж байна. Тэр талаас би асуух гэсэн. Фаустд тоглолоо, Гамлетд тоглолоо. ертөнцийг үзэл гэхүү амьдралыг харах үнцэг цонх яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Болд эрдний хувьд. Тэгнэлтэй өөрчлөгдөн. Бид нар хуучин ярьдаг ус. Нэг сонгодог жүжиг тоглоход ингээд нэг сургууль төгссөний дайтай боловсрчтэй ингээд тэндээс ингэж хүн юм авч идэг гэж. Тэр бол бас үнний ортой зүйлтэй, үнэн л дээ. Тэгээд дамаан ялангуяа юм сонгодог жүжиг тоглоход бол илүү их өгөөжтэй. Тэрийг дагаж судлах зүйл их байдаг. Альж өнцгөөс, альж талаас гаргасан олон гаргалгаанууд, олон одоо уран бүтээлчд, олон найруулагчдын, олон уран бүтээлчдийн өөр өөрийн өнцгөөс харсан үзэлтүүд, үзэл бодлууд энэ чинь янз янзаар харж болж байгаа хөөх. Тэгэхээр тийм уурхай алтны барагдшгүй том оюуны юм уурхай байгаа хөөх. Тэрийг янз янзын аргаар янз янзын юугаар ингэж задлж байгаад л тэр сонгодог үтэд чи утга учир орчиж байгаа хөөх. Тэгэхээр тэрэн дээр ажиллана гэдэг чинь тэр уурхаагаас өөрийн хэмжээгээр бас нэг тодорхой хэмжээнд халбагдаж амсж байна л гэсэн үг байхгүй. Тэр утгаараа бол хүн хөгжиж идэг. Мэдээж ертөнцийг үзэх үзэлт бол өөрчлөлт гарна шүү дээ. Тийм биз дээ. Одоо юу гэдгийг насны хувьд ч гэсэн тодорхой ингээд явж байгаа нэг хөгшүүн биш л дээ. Гэхдээ яг ингээд тодорхой хэмжээнд бас ингээд өмчлөгийг явж явах хүн ч бас туршлага суун. Үзэл бодлын хэмжээнд жоохон өөрчлөлт орно. Тийм гарна. Тэгээд ялангуяа уран бүтээл дамаан сонгодог уран бүтээлд оролцоход бол өшөөлөө одоо үзэл бодлын хувьд өөрчлөлтүүд, хөгжилтүүд гарна л та. Тэгээ манай жишээлбэл энэ Гамлет энэ чинь сонгодгууд бол ингээд бас нэг шашны буддын шашин ч нөгөө нэг хэлсэн шинжлэх ухаант ойр шашин юм аа. Ер нь бол бараг шинжлэх ухаан болсон шахагдсан те. Бурхан гэдэг ингээд зөвхөн тустай байдаг юм шиг хүн болгон бурхан болж болно. Хүний зүрхэнд те бурхан байждаг. Хүн өөрийгөө бурхан болгоёг бол бурхан болгож болно. Ийм гоё биш те. Гэтэл өөр шашин чи юу гэдгийг бурхан тустай бид нар ингээд бурхан биш ингээд сонсох болчиход өөр төвшөнд очичоод шүү дээ. Буддийн шашин чинь бол хүн болгонд гоё те хүн болгонд дотор бурхан байгаа. Зөв энийг л бий болгох нь гэгэрхэн л одоо чухал энд хүрэх арга зам те байна гэсэн үг байхгүй. Бид бурхан болж болно. Бид гэгэрч болно. Нөгөө зовлон бол үнэн те гэдэг шиг тэрийг бас гатлах нь үнэн гэж яриад шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бас энэ манай энэ сонгодог жүжигүүд бас тийм одоо үзэл санаа, тийм одоо үзэл бодлыг хүнд их төрүүлэхээр тэгж бичигдэж тавигдсан л байдаг юм билээ л дээ. Би нэг дараахан биш асуулт асуучих. Гэхдээ та бас хариулахгүй гэж болно те бас. Та хариулахгүй гэж болно. Юу гэхээр яагаад таныг найруулагч нар сонгоод энэ сонгодог түүхэн том жүжигүүд тоглуулж ийн гэж та боддгоо. Гэхдээ яг тэгэл тухайн сонголт аягүй чухал шүү дээ. Тэгэхээр тухайн найруулагч, тухайн уран бүтээлч бас тэгэл багтчихээн те. Одоо юу гэдгийг энэ хүн байна да. Энэ хүн энэ дүрийг илүү гаргаж чадах юм байна да гэж итгэл хүлээлгэж л сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр
тэгж харагдж байна л гэсэн үг. Тэгэхээр уран бүтээлч юу гэдгийг өөрөө мэдээж огт чадахгүй нь бас яахгүй шүү дээ. Тэгэхээр чадна гэж итгэл хүлээлгэж байгаа. Өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө үзэл бодлоос харж байгаа. Тэр дүр яг энд тохирно гэж харж байгаа хүнд л дүр хуваарлж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж итгэл хүлээлгэж байна л гэсэн үг. Тэр итгэл болгоны өгж байгаа итгэл болгоны дараагаар болд эрдэнэ улам чангардггүй, чамбаардггүй, яадгүй юм. Тэгээ шүү дээ. Яг хөө тэгэл уран бүтээлч хүн бол юу гэдгийг ингээл ямар нэг уран бүтээл тоглохдоо яг янз янзын л уран бүтээлүүд бий. Гэхдээ одоо муу бүтээл, муу юмд одоо муу тоглож хил гэж тоглохгүй лавтаа шүү дээ. Тийм үстэй. Тоглож байгаа бүтээл одоо болгонд бол сайн тоглоё. Сайхан болъё. Тэ. Тэгж л бодно шүү дээ. Тэгэхээр би бол тоглосон уран бүтээл болгоноос л мэдээж чамбарч тэрнээс хүч авч тэрнээс суралцж явж байгаа. Манай энэ ажилтнууд уран бүтээлчид дотор бас та бүхэндээ их ойр хүмүүс байгаа л да. Тэндээс хэлжсэн би бас өмнө хүмүүсээс сонсч байсан те. Болд эрдэнэ яаж уран бүтээл дээр ажилтдаг вэ гэдгийг нүдэнд шууд ингээд дүрслэгдээсээ бодож байгаа шууд ороод ирж байна л да те. Яаж нэг шатдаг вэ? Яаж бэлддэг вэ? Ерөөсө алхам тутмыг агшин болгоныг алддаг л гэнэ л те. Тэгэхээр энэ нөхцөл бол өөрөнтэй нь бол бий болгосон юм байна. Хоёрт яаж амьдралтайгаа зохицуулж чадж гин гэдэг над сонирн байна. Одоо хийх хувьд тийшээ мэдээж зарцуулах гэж таараа те. Тэгнэ л те. Тэгнэ шүү дээ одоо. Гэхдээ яг бидний бас ингээ бодоод амьдралын бас их хугацаа энэ театр уран бүтээл дээр л өнгөрөөд байгаа байхгүй юу. Одоо гэртээ очиод хүн мэдээж унтж амарна тэгээд ер нь бус зөндөө цагууд байгаа. Гэхдээ их цаг бол бас уран бүтээлд ингээл зарцуулж өнгөрдөг л дөө. Тэгэхээр энэ ч хамгийн одоо юу гэдгийг найдвартай одоо ар гэр хань ижил байх хэвээр ойлгодог тэ бидэнд бас амрах цаг гарна шүү дээ. Тэгээд тэр үедээ бас тэгж гэр бүлдээ ойрохыг бодно. Тэгэхээр зэрэг хамгийн гол найдвартай хань ижил найдвартай ар гэр бүл байж ижил бас тодорхой хэмжээний амжилтанд нөлөөлнө гэж бодож байна та. Тэр нэг юу байна л да. Та ч одоо ингээд сэтгэхүүн тэгээд философи ингээд их эмгэнэлт юм том дөрүүд дээр тоглож байгаа гэдэг утгаараа дөрвдөө орно гэдэг бол мэдээж том асуудал байж таараа байхгүй. Би өөрөө мэрэгжлийн хүн биш болохоор надад их сонирн байна. Тэгээ гаргаж хэлвэл бас их үзэгч сонирн байх болов. Тэр сэтгэхүүн жүжигт яаж ороод байна? Гэхдээ тэр дараа нь яаж гараад байна? Гэхдээ яг ийм юм шиг байгаа юм. Ер нь бол жүжиглэн гэдэг маань өөр амьдрахыг л хэлээд ах шиг байна. Амьд байж ихгүй. Яг төрөл жанрууд янз янзын төрөл жанрууд. Гэхдээ амьд юм өөрөө илүү гоё хүнд хүртээмжтэй хүний сэтгэлд хүрж байгаа байхгүй. Юм шиг байна. Тэгэхээр зэрэг жүжиглэн гэдэг бол амьдрахыг хэлж тухайн нөхцөл байдал. Тэгэхдээ жүжигчүүний зорилго бол дүр бүтээх гэдэг байхгүй. Дүр бүтээн. Бичигдсэн дүр. За юу гэдгийг дорж хинж ингээд дүр бичигдсэн бай тээ. Тэгээ энэ дүрийг бүтээхэд тухайн жүжигчин одоо хэдэн 10 за хэдэн 100 ч юм уу те олон жүжиг тоглоо хэдэн 10 жүжиг тоглолоо гэхэд тэр дундаас нь гарын 5%-нд багтах хэмжээний дүрийг бүтээдэг юм л те. Тэр нэг ингээд дүр болж тоглоход хүртэл эвтэйхэнтэй ингээд барагтаа бол мартагддгүй юм те. Энд чинь нэгээд хүн үзэхэд хүртэл ямар хүнд үлдэцтэй нэрэл нэг ийм хүн байдаг шүү гэдэг нэг ийм дүрийн хэв шинж бий болж хүнд очиж байгаа. Жишээлбэл одоо ихтгэлт баян гээл хүн болгоо ингээ те одоо үзэхээр нэг одоо юу гэдгийг нэг л гоё дэдэг штэ нэрэл нэг ийм залтай хүн сэргэлэн хүн өдгөнтэй ийм байдаг та гээл те. Энд чинь ингээ дүр бий болж байгаа хөөхгүй. Энэ бол дүр бүтээх хөөхгүй. Жүжигчүүний зорилго бол ийм дүр бүтээх зорилготой байдаг. Тэгтээ энэ бол маш ховор бүтдэг асуудал. Тэгэхээр тухайн дүрийн одоо 50% нь би өөрөө бас байх хэрэгтэй байхгүй. 50% нь нөгөө дүр байх. Одоо юу гэдгийг ихтгэлт баян ч юм уу, дорж ч юм уу, одоо гамлет ч юм байх нь шүү дээ. Тэгээд энэ хоёр мэдээж бид нэр хүмүүс учраас ижил төстэй чанард байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөө бас байх хэрэгтэй. Тэр гамлет ч юм уу байж хэвээр. Ингэж жийж нэгдмэл одоо нэг юм цогцоороо ингээд дүр болж явц эхэлж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоо би юу гэдгийг нэг юм хэрээний дүр тоглоход би тэгээд ингээд 100% хэрэг болчихоо. Тэгээд дуусаа би тэгэл хэрэгээр л яваад гэж гарахгүй ш. Тэгэл хэрэгээл өөрийгөө бодоод тэгэл чи галзуурлж болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг зөндөл юм байгаа л да. Одоо юу гэдгийг өөрөө бас сама контрол байна, сэтгэл хөдлөл байна. Сэтгэл хөдлөлтөөр тулдаг урлаг тийм үү. Сэтгэлийн хөдөлгөөн байх хэвээр тэрийг ухаанаар бас
зохицуулж явах хэвээр үзэгчтэй яг театрын урлаг бол жүжигчэнд хамгийн их үр өгөөжтэй жүжигчний ур чадварыг шалгадаг газар бол театрын урлаг. Тэр тухайн дүрийг тухайн жүжигийг тоглоход жүжигчнээс сэтгэл хөдлөл, дүрийн боловсруулалт, ухааны хяналт, өөрийгөө контрол аль цаам өөрийгөө контролж байгаа хянаж байгаа хяналт хэтэрчих юм бол бие баригдалт үүснэ. Хэтэрч болдгоо юм ингээд асар бүх нарийн зохион байгуулалттай байдаг. Алдаа гаргахгүй байхад ч тэрний төлөө жүжиг чинь 1000 дахин сурвуулж хийж байгаа шүү дээ. Тэгээд тэгжид тайзан дээр гарна. Тэгээд тайзан дээр гарч үзэгчдийн реакц буюу үзэгчдийн тэр мэдэрч байгаа мэдрэмжийн юунууд чи ингээд харагдахгүйгээр би театрын урлаг хүмүүсийн хоорондоо амьд урлаг гэж хэлсэн шүү дээ. Амьд мэдрэмж. Тэр үзэгчдийн мэдэрч байгаа мэдрэмж эсвэл эвшээж байгаа байдал ч юм уу эсвэл зүрхлэн догдолж байгаа тэр догдлно гэж над миний мэдрэмж холбогдож байгаа байхгүй. Тэгэхээр энийг уйж явах, тэрийг мэдрэх, тэр үзэгч хөөрөө догдолж ивэл тэрэнд бас хөөрч болохгүй байх гэл маш олон зүйлийг цогцоор нь авч судалж хийж тоглодог учраас театрын нэгээрээ давуу талтай бөгөөд хэцүү бөгөөд гоё нэмдэ байдаг байхгүй. Ер нь тэгэхээр жүжиглэн гэдэг тэр 50% та байдаг юм байна л гэж ойлгох хэрэгтэй байна. Түрүүн бас гоё тодорхойлж хэллээ шүү дээ. Сэтгэлээрээ уулзаж, харцаараа уулзаж, ерөөсөө бүх юмараа уулзаж, дээр нь давхар дөрөвдөө орохын тулд бүх юмараа шатаж ингэж явж байгаа юм. Тэгээ энэ бүгдийг энэ эмоцийг барьж байгаа ганцхан л организм байгаа шүү дээ. Зүрх. Тэгээ энэ үед зүрх яаж ийн? Хүнд үү? Тэгээ хүнд эцсийн тоглоход хүнд шүү дээ. Хэцүү дараа нь ингээд зөндөө тийм байдаг л та. Тэгтэл одоо би түрүүнд хэллээ шүү. Тийм учраас л бүх юмыг яг хэмжээндээ байж хэрэгтэй байхгүй. Хитрхээрээ биш болно. Дутгаараа бас бүр биш болно. Юм тохирсон хэмжээндээ байж иж энийг профессионал буюу мэрэгжилтэн болдог байхгүй. Мэрэгжлийн гэж ердөө тэр штэ. Тэрээс хитрхий орилт жүжигчин үнхээр нэг юм задгаа гал нэг юм мэдрэл муутай өнөө төсөж болохгүй байхгүй. Яг гимиг маш зөв тонкий тохирсон хэмжээнд барьж чадахыг л энэ бол мэрэгжлийн хүн болж байгаа байхгүй. Тэрнээс хитрх дутах эн чинь тэгэхээр л энэ бол нэг бол ухаан дутуу ажиллаж байна, нэг бол хитрхийг хөөрж байна, нэг бол дутуу өөрийгөө боловсруулсан байна. Ердөө тэр яг л хэмжээндээ байж хэвээр. Миний нэг бодож хаяа бас хүмүүстэй мэтгэлцээрээ ярьдаг нэг зүйлийг та задгааг нь хэлчлээ л дээ. Нэг тайлаад хэлчлээ давхар. Юу гэхээр алтан дунджийн онол гэж байна шүү дээ. Тэрийг мэрэгжлийн төвчөнд яаж барих ёстой гэдгийг та над жишээ нь яг тэр онолоор тайлбарлаа хэлжлээ. Нэг гой нүд цэргээ явуучих болоо. Хоёр танаа мэрэгжлийн задаад. Яагаад тэр байхгүй. Тийм яг зөв баригддаг байхгүй. Жишээлбэл яг жүжигчний ингээл юу гэдгийг бүх юм ил байхаар одоо нөгөө биш болдог байхгүй. Тэр чинь нөгөө одоо бас мөсөө уулын онол гэж ярьдаг. Тэр чинь доороо ингээд мөсөө уул чинь харагдахсан жижиг байдаг байхгүй. Ингээд одоо мөрөх гэхэд тэр доороо амар том мөс ивж идэг тэгэхээр жүжигчүүний бас сэтгэл зүйч бас яг тэр тухайн дүрийг гаргана гэж юм тэр хөвөө явж явах тэр доороо хундаам суурьтай буюу тэр далд суурь нь явж явах хэрэгтэй. Тэр ил гаргаж байгаа авируд бол харагдан орилж чарладаг авируд хэдийгээр байвч тэр цаана байгаа хундаамыг бас суулгаж боловсруулж бий болгохын тулд энэ чинь шинжилгээ ухаан болж байгаа байхгүй. Тэр дүрийг судалдаг байхгүй. Ямар текстүүд хэлж जैन бусдын талаар нөгөө хүнийг бусад дүрүүд юу гэж ярьж ижээж ингэж бий болгож байгаа шүү дээ. Яг гоё болчлоо те. Төмөр хуйг гавьяас жүжигчний хэлжсэн үг бас санаанд ороод ирлээ. Жүжигчин инээж иж болно. Зүгээр ярилцж иж болно. Ер нь илээр уйлж иж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд тэр хүн жүжигчин дотроо сэтгэлдээ уйлж идэг байхгүй гэдэг байгаа байхгүй. Нэг гоё тодорхойлт те. Тэр уйлна гэдэг нь заавал шууд утгаараа уйлт биш те. Ямар нэгэн байдлаар тэр гоё мэдрэмж над төрөл явчлаа л да. Яг ч л тэрийг юм байна гэж жүжигчин юм байна гэдэг би сая өөрийн танд тайлбараас би олж харлаа. Тэр хүнийг ч гэсэн бас секрүүлж авсан. Би бас өөртөө ч гэсэн би жүжиг үздэг боловч мэдээж нөгөө мэрэгжлийн төвшөнд үзээд нэг олон үздэг л дээ. Гэхдээ одоо нэг та бүхний хөдөлмөрийг бас ойлгож эхэлж шүү дээ. Яг ингээд сайхан ярилцаа суусан ч те. Үүнийг залгаад нэг зүйлийг асуухад те. Түрүүн хоёлоо бас ярилцсан нэг дүрээрээ ч юм уу хоёр дүрээрээ мөнгөрчдгөө жүжигчтэй. Үнэхээр шаталтаа жүжигчний нөгөө нэг гаргалгаа шийдэл юу гэдэг юм даа онцлог нь мөн. Бас нэг нөгөө шийдлэг байна гэж би хардаг. Өөрийн мэрэгжлийн бус хүний зүгээр юу бах тодорхойлт бах. Жишээ нь одоо Оросын алдартай жүжигчнийг хараад Табако Мабоко гэж харахад нэг дүр дээр баригдаагүй хүмүүс яагаад байгаа байхгүй. Ингээд би яагаад би нөгөө киног яг сонирхлын төвшөнд үздэг ч гэсэн нэлээд ойлгох хичээдэг жүжиг хийх гэсэн. Тэгээд яагаад тэгэхээр
үнэхээр универсал юм байна. Олон талтай юм байна. Олон төрлөөр тоглож чаддаг учраас нэг дүрд, хоёр дүрд мөнгөрөөгүй мэн гэж би төсөөлдөг. Яг энэ хэлбэр би Монголд хэн бэ гэхээр би таныг гэж хэлэх гээд байгаа байхгүй. Би юу да хаста. Гөө гах баярлаа. Тэгээд тийм бол бас хүнчийн үзэгчийн үнэлгээ юм шиг баярлаа. Тэгээд яг энэ чинь нөгөө юу гэдгийг хамт ажиллаж байгаа уран бүтээлч ингээл хүн ингээл хөгжиж л явна л да. Ингээл хойштой ч гэсэн одоо ингээл боддог ш. За ингээл нэг кино өнөөгөө тогсгоноогоо харахаар энэ дээр ингэчихгүй яав даа гэж зарим нь харахаар ингээл нэг жоохон тэг ингээл тэг нэг жоохон эвгүй ингээл жоохон болдог ш. Ингээл тэг дүмбигөөл тэг нэг тийм байдаг байхгүй. Тэгтээ хараад тэр чинь тэгээд суралцаал явна л гэсэн үг байхгүй. А манай театрын урлагт бол нэг гоё юм бидэг. Өнөөдөр яа тоглосон маргааш дахиад өөрчлөлт дахиад тоглохдоо дахиад гоё сайжруулад авч явдаг. Киноч нэг бас аюултай юм. Тэгээд банка зураг аваад үлдчихвэл тэгээд үлдчихдэг байхгүй. Тэгэхээр бас эвгүйгоос маш сайн бодож яах хэрэгтэй л бас болдго юм шиг. Яг энэ нөгөө юунууд төрөл жанруудын юу н онцлогуд нь байна л да. Тийм л байна даа. Тэгээд нэг бас нэг гоё тодорхойлт надад их мондог жүжигчдийн хэлсэн олон давхцсан олон юу гэмдэ олон жүжигчдийн хэлсэн нэг үг байгаа. Жүжигчин гэдэг бол хүн судлаач юм аа гэх. Ингээ бодохоор хүн судлаач нь яг яалчгүй бид нар харж байгаа хөөхгүй. Тэг хүн судалдаг хүн ч одоо нийгэмд ингээд бүх юмыг судлаа явах заримдаа бас хэцүү юу. Би чинь өөрөө бас хүн судлаач нэг төрлийн мэрэгжлийн хүн байгаад байгаа байхгүй. Сэтгүүл зүгээр явж байгаа. Нийгмийг таних гад явж байгаа. Хүнд бас нэг тодорхой мэдээлэл мэдлэг өгчих гээ явж байгаа. Та нар бол бидээс гүнзгий судалж байгаа хүмүүс. Тэгээ энэ судалдаг тий. Одоо хүн судлаач гэж үнэн баг. Жишээлбэл уран бүтээлч хүн юу гэдгийг ингээд ямар нэгэн ой гонхтой юм болоход тэр сэтгэл хөдлөлийн процесс явагддаг байхгүй. Тэгжиж ямар нэгэн байдлаар хүний сэтгэл хөдлөлийн процесс явж иж нөлөөс гарч байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөлийн процесс тархинд боловсрогдоод инээдтэй бодохоор тэр чинь тархинд боловсрогдсны дараа хариу үйлдэл гардаг байхгүй. Энэ процессыг л олж илрүүлж байгаа шүү дээ. Энэ үгийг сонсоод ухаан дүр яаж хүлээж авах уу те эн чинь ийм процессыг судалдаг учраас л одоо хүн судлаач гэж хэлээд байгаа байхгүй. Жишээлбэл та гашуудалтай үйл явдал тохиолдоход бид нар төртөлт ингэж яад ингээд өөрөө ингээд яг өөр тохиолдсон явдал хэрнээ хүн ямар сон яг ингэж хүлээж авдаг юм бэ шүү гэдэг ийм дахиад өөрөө давхар гаднаас ингэж бас анализ харж шít бас нэг муухай те энэ чинь аав гонгоч бас яг ингээд оройн тоглолттой байжгаад очиод за яг ингээд дүнгийн цай өнгөрчлөө гэд магадгүй тайз нарт хэлээгүй л байсан баг мэдсэн. Тэгэл очиход ингээд хачин болж байгаа байхгүй. Тэгэл шууд ингээд гарах гад байх хэцүү ингээд энэ процессыг дараа нь ингээд хөндлөнгөөс ямар сони юм бэ яг ингэдэг юм биш үү гэдгийг бас давхар ингээд надад бодогдож байгаа байхгүй. Тэгээ би ямар муухай юм биш хүнчтэй юу те ийм болж хат ингэж ингэдэг юм байх та. Гэтэл өөрийн мэдгүй тийм процессыг ингээд бас ажиглаад байдаг. Ажиглах гаддаг байхгүй. Хөндлөнгөөс хараа те хүн яг ийм үед ингэдэг юм биш үү хүн ийм тохиолдоход ингэдэг юм биш үү гэд иймийг дандаа давхар ажиглаж идэг учраас л энэ чинь нөгөө насаараа суралцдаг мэрэгжил те жүжигчин уран бүтээлч хүн амарж явахдаа ажиллаж идэг. Ажиллаж явахдаа ч амарч чаддаг байх хэрэгтэй гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би амьдрал дээр өөр процесс явагдаж исэн ч ингээд найз нөхдөөгөө байсан ч өөр ямар нэгэн процесс амарч исэн ч ийм биш үү гэдгийг ингээл аваад хүн ч өөрийн мэдлгүүдийг ингэдэг юм биш үү ажиглал те тэгээ өөр дээр туршиж үзэх юм ингээд одоо энэ хуримтлуулаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэрэгцээ үед гаргах тэрийг боловсруулж нэг ийм мэдрэмж байдаг шүү гэ те боловсруулж гаргах тэр болон юунуудыг хадгалаа яваадах. Ойлгож байна би одоо жоохон тиймэрхүү байдаг. Тийм учраас хүн судаач гэж яриад байна. Би жоохон буруу яриад ч магадгүй. Зөв яриад надад хараа зөв ярьсан болохоор би өөрийн тэр ярианд давтаад байна шүү дээ. Нөгөө тэрийг ургуулж бодоод сууж байгаа хөөхгүй. Одоо яг тэр ургуулсан юм би асуух гэж байна л да. Юу гэхээр шүү дээ. Яг энэ нэг яриаг би сонсч ирсэн. Би тэр ингээд оролцогчтойгоо хөндлөө утгаараа ярилцчихсан байхгүй. Жүжигчин хүний мэрэгжлийн нэг эвгүй тал нь гэх юм уу те эмгэлтэй тал нь. Ойр дотны хүн өвдөж яхад те жүжиг өнгөж ирэхгүй байдаг. Хоёр давхар тэр дотрыг мэдрэмж тэр доторх зөрчил дунд тэрийг яг хийснээрээ бэлтгэснээрээ гарна гэдэг чинь ямар аймаар юм бэ гэж. Тэ харин тэгээ тэрийг судал тийм учраас нөгөө хүн судлал хүн судлах хэрэгтэй л гээл байт юм байна л дээ. Тэр үед одоо жишээ нь та түрүү хэллээ шүү дээ. Яг тэр үед бас нүдээ дуулсан гэдэг те. Тэгэхэд яаж өөрийнхөө зөрчлийг жинхэнэ нэг алтан туншиж олж чадав. Эн чинь бас хэр бараг байтугай 101 тохиолдолд шүү дээ. Чадах хүн нөх. Одоо
Мэдгүй тэгэл тэр зовлон туулаад тэгэл тэр хүн сэтгэл хөдлөл явж тэгээ тухайн удаан гэсэн тийм бол хүн чинь ер нь айгүй олон бодол явж идэг шүү дээ. Одоо жишээлбэл тийм гайхалтай зохиолч нар байна. Тэрийг ч гоё бичсэн Толстой олсыг. Достоевскийч хоёр би тэр нөгөө одоо жишээлбэл одоо Дамас үлдээс Анна Каренина дээр гэтэл тэр сэтгэл зүйн процессыг бүр сэтгэл судлаач шиг бүр мундаг сэтгэл судлаач шиг бичсэн мэдэх байхгүй. Одоо жишээ нь тэр Ливний дүр дээр байгаа. Яг ингэдэг байхгүй өөр бодол орж ирээд юу лээ ямар хэсэгтэй юм бодож идэл дахиад ахын тухай бодол орж ирж байгаа байхгүй. Хашир найз Стива дээрээ ирээд хэнийг одоо нэг гэр бүл болох тухай тэгээ өөрийнхөө тэр тухайг сонирхож ирсэн зорилготой хэрнээсээ тэрийг ярьж яхад ахын тухай ярьсан бодол ах маань гэсэн бодол дахиад давхар орж ирж байгаа. Гэх мэтчил ийм хүний сэтгэл чинь тийм олон процесс явж идэг байхгүй. Хүн өөр юм айгүй олон бодлууд орж идэг шүү дээ. Тэгэхээр тэрийг л ингээл илрүүлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол ийм бодол орж иж магадгүй ийм бодол орж ингэж тэгжиж баялаг амьд хүн болж байгаа байхгүй. Тийм сайнтай муутай байж иж тэр чинь амьд юм болж байгаа байхгүй. Нөгөө нэгдмэл чанартай гэдэг чинь те сайн муу хоёр ингэж хийж л яа. Дан сайн хүн гээл нэг ийм сайн багийн байгаад хариж амьд биш болж байгаа. Заавал тэнд нэг дутуу юм уу те хүн болгох нэг амьд хүн болгох юм мэдээж алдаатай чанар биш. Төгс робот биш юм чинь тийм үст. Тэгэхээр тэр болгоныг илрүүлэх тийм гоё бичсэн зохиолч тэрийг уншихад маш гоё амттай тэрийг уншихад уран бүтээлч хөгжиж идэг тэр болгоныг бодож харах те. Тэгэхээр ном унших чинь тийм гоё байгаа байхгүй. Өөрийгөө дүрсэлж чааж өөрийнхөө тэр сэтгэл доторх болж байгаа процессүүдийг ер нь манай драмын урлагч нь зөрчил тэр дотоод сэтгэлийн зөрчлийг л ганцаараа байсан ч хүн зөрчил тэр драма гэдэг чинь тэр ихгүй. Зөрчил энийг л гаргаж тавьж тэр зөрчлүүдийг гаргаж тавьж байгаагаа л гоё сонирхолтой байгаа. Хүний дотоод сэтгэлийг л дотоод сэтгэлийн зөрчлийг л гэж гаргаж татаж байгаа гэж. Та хүний дотоод сэтгэлийн зөрчлийг гаргадаг мэрэгчлээ ажилтай хүн. Амьдрал дээр дотоод сэтгэлийн зөрчил бас гарна. Хоосрол бий болно. Ажил дээрч бий болно. Би зүгээр өөрөөрөө жишээ аваад ярихад жишээ нь тий. Би нэг уран бүтээл хийлээ, юм бичлээ, юм нэвтрүүлэг хийлээ гэж бас л шатаж хийж байгаа. Тэр үед ингээд хоосон орон зай үүсвэл нэг хүний орон зай өгүүлэгдэх л байхгүй жишээ нь. Аавынхаа орон зайг өгүүлдэг. Энэ хүн ингэх байсан болов над ингэж зөвлөх байсан болов аав хүн гэдэг чинь нэг өдөр нураад унчаар үнэхээр том орон зай байдгийг гэдгийг дараа л мэддэг юм байлээ л тий. Би чинь чигээ яваад тэгэхээр уран бүтээл тань одоо яаж мэдрэгдэж явах вэ? Аавын орон зай. Тэгэл байх ялангуяа манай авчиг миний нөгөө мэрэгжлийн багш байсан. Тэгээд өөрөө багш найруулагч хүн байсан. Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн доктор профессор юм хүн байсан. Хүүхд залуучуудын театрт ерөнхий найруулагч ажиллаж исэн. Аймагуудын театруудад ерөнхий найруулагчаар ажиллаж исэн. Тэгээд багшийн дэдийн кино драмын одоо ангиж байгаад байгууллагад тэнцээ техник мэрэгчлэр ажил багшаар ажил уран чадрын багшаар жүжигчний уран чадрын багшаар ажил. Тэгээд соёл урлагийг их сурвалжаад ингээд энд ажиллаж байгаа. Бурхан болсон юм л дээ. Тэгээ яг байсан бол илүү л нэг үдгийн одоо гоё илүү зөвлөгөө өгнө шүү дээ. Ер нь гэр бүлийн ч айгүйх зөвлөгөө өгдөг, айгүйх шүүмжил танддаг. Одоо манай ээж бол бас айгүйх шүүмжилж энэ дээр зөв биш үү гэл. Мэдээж өгүүлэгдэлгүй яах вэ? Өгүүлэгдэлгүй яах вэ? Тийм л байна. Манай гэрийнхэн ч тэгээд тэр чигээр нэг урлагийн хүмүүс байдаг болохоор их зөвлөгөө өгнө. Ер нь их голцоо шүүмжлэх тал руу шүүмжилж за энэ дээрээ ингэж хэлүүл яасан наад монолог чинь ингэж хэлүүл энэ дээр чинь амьсгаа дутуу байгаад бас нарийн харна шүү дээ. Гэрийнхэн бол баядамаа ээж. Мэдээж урлагийн гэр бүл болохоор урлагийн яриа мэдээж их хувийг эзэлж байгаа бах тий. Танаханд бол урлагийн биш яриа өрнөх тохиол хэр олон байна нэр. Байлгүй гэдэг юм чинь тэгэл ахуй амьдралын яриа зүдүүл явж шүү дээ тий. Гэтэ одоо ч сайн нэг хөл хоройгол бас нэг уулзалтаж болохгүй ингээл яг би ч одоо тустай байгаа болохоор ч бас тэрийн болгон очиж уулзч чадахгүй л байна л да. Мэдээж уулзч байгаа. Гэхдээ бас ойр орхон уулзаал яагаад ч бас чадахгүй л. Энэ 7 хоногт танай байгууллагад бас тий шагналын төр төмөндөө үнэлэгдсэн хүмүүс маань бас одон медалаа ингэртэй тэглээ тий. Их сайхан баяртай бүгд. Тий манай төрийн сорилт ерөнхий найруулагч Наранбаатар маань урлагийн гавь сэтгэлтэн цолоор шагнагдлаа. За манай театрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан манай театр жүжигчин байсан жүжигч Отхон Бат маань бас Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн гэдэг ийм хоёр цалыг авлаа. Тэгээд бас сайхан маань өчтөр бас бид нар хоёр энэ гавьятаа хүлээж аваад яг нөгөө төрийн ордонгоос тосож ухтаж аваад тэгээд төрлөх театр дээр очиод манайх чинь тийм уламжлалтай байдаг очиод
Тэгээд одоо театрын тайзан дээр мөргөөд тэгээд дараа нь ингээд гэр орондоо очиод ингээ хүн чи явна шүү дээ. Тэгээд тэгж хүлээж авсан. Тэгээд мэдээж сайхан байлгүй яах вэ? Одоо манай театр чи 90 жил яг энэ жил тохиож шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд 90 жил яваа ухтаад ийм бас гавьяа цолтонгууд төрж байгаад үнэхээр сайхан таатай байна. Сошиал ертөнцийн нөгөө баяр тэмдэглэж байгаа гавьяат болсон хүмүүстэй иргэд маань баяр хүргэсэн. Бас нөгөө нэг утгатай агуулгатай постыг олон иргэн бичсэн. Болд эрдэнэ яасан бэ гэдэг. Тийм. Тэр мессеж олон харсан байх мэдээж. Тэндээс ямар сэтгэлтэй байна. Гэхдээ яг хаа тэгээд бас эвгүүч юм шиг өөрөө яагаад байгаа юм шиг болчиход байгаа хэрэг. Тэгээ бас зөндөө нөгөө талаар бас талбай дээр бас нэг юм боллоо тий. Тэгээ бас ойр ойрхон муу мэдээнүүд явсан. Тэгээ энэ хоёр чинь давхцсан. Тэгэл энэ чинь бас сошиал аймаг хүчтэй ерөөсөн дариухан. Бид нар жишээлбэл хоёр юугаа аваад хоёр гавьяатаа аваад очингуу 5 минутын дараа талбай дээр нэг ийм асуудал болсон гэл тий. Тэгээ тэр чи яваал ингээд бас айгүй юугаа байгаа хэрэг. Яг нөгөө талаар бас сошиалар бас нөгөө өөр юм бас ингээл яваал хэлсэн л да. Тэрийг бол би бас анзаарсан. Тэгээд нэг талаас би одоо чинь энгийн үзэгч хүний хувьд тийм үү. Болд эрдэнэ гэж хинбэ гэдгийг мэдээж өндөр түвшинд мэдэхгүй ч гэсэн үзэгчийн түвшинд мэдж байгаа хүний хувьд шууд хамгийн түрүүнд гараа өргөж ийлээ л дээ. Би чинь фэйсбүүкийн идэвхгүй хэрэглэгч байхгүй. Идэвхгүй манитын хэрэглэгчийн хүртэл болд эрдэнэ яасан бэ гэдэг дээр байр суурь нэгтгэж ийн гэхээр Монгол орн ард түмэн маань үнэхээр таныг бас үнэлж байгаа юм байна. Хүндэлж байгаа юм байна. Бас хүлээж байгаа юм байна. Тийм байвал тэгэл гоё л шүү дээ. Тэ? Үнэхээр нэг тийм нэг цэг дээр нэг уулзна гэж байдаг. Тэгээд нэлээд өндөр түвшинд уулзч өгч би харсан жишээ. Ямар гоё юм бэ те? Хийцэн хүний чинь ард түмэн маань ингэж үнэлдэг юм байна штэ гэдэг хандлага хамгийн гол нь байгаад байгаа байхгүй. Тэрнээс өгсөн өгүүдээ биш байлээ л дээ санаа нь. Ерөөсөө энэ хүн үнэхээр сайн хийсэн шүү гэдэг саад утгаагаа бол би олж харсан. Тэгэл яг тэгж үнэлж ивэл сайхан л шүү дээ. Чи бид өөрөө явуулах шүү тэрийг. Тэгээ сошиал айгу хурд мэдээлэлүүд очиж байна. Тэгээ хажуугаар нь бас тийм мэдээ явуулаа. Тэгээ тэр ингээл яалаа манай шагналууд ч явуулаа. Талбай дээр хүл явуулж гарлаа. Тийм зөндөөл мэдээ тэгэл хараал өнгөрүүлдэг л. Иргэдийн одоо энэ хүлээлттэй байна гэж би харах гэдэг юм те. Мэдээж өмнөх хийсэн ажлуудыг үнэлж байгаа боловч энэ хүн өшөө илүү хүлээх юм хийх ёстой гэдэг ч юм уу нэг ийм үүрэг даалгаварчих юм иргэд ард түмний зүгээс. Энэ тань дээрээс нь та чи олон танигдчлаа. Хүн болгол мэдж байна. Энэ үед зарим тохиолдолд бас сөрөг талтай байх те. Өөрийгөө бие авч явах байдлаа хитрхи хянах байх ёстой юу? Тэгээ яг тийм байгаа хөө. Жоо сөрөг тал. Юуд бас тийм л байгаа шүү дээ нэг те. Жирийн хүн шиг ч ингээл чөлөөтэй бас байхаар бас нэг тийм илүү өртчихөөл те. Нэг тийм бас магадлал байгаа. Тэрнээс яг л адилхан хүмүүс шүү дээ. Яг л адилхан үнтэй адилхан л гүндэг бол гүндэг, гутардаг бол гутардаг, баярлдаг бол баярлдаг. Тийм үстэй тийм л байгаа юм чинь. Тэгэхээр илүү их тэр хэмжээгээр жоохон хариуцлагатай болох л ёстой байх л та. Илүү хариуцлагатай, илүү жоохон бодолтой тэр байх л ёстой болох л тийм л уг шаардлагатай л болно л та. За ингээд хоёул хөндлөн удах нэвтрүүлэгт маань те эх орон гэдэг ерөнхий агуулгадоор нийгмийн асуудал, та бүхний салбарын онцлогийн талаар, дотоод мэдрэмжийн талаар аль болох хүндхийг ярилцах хичээлээ. Ингээд миний хувьд бол их таатай байна. Үнэхээр кафег би авлаа ярилцлагч хүнээсээ. Тэгээд энэ нэвтрүүлгийн маань уламжлалт асуулт байдаг. Би ч гэсэн асуух дуртай. Эх орон гэж танихаар юу вэ? Та юу гэж тодорхойлох вэ? Эх орон хүн болгон өөрөөр хэлнэ. Гэхдээ эх орон гэдэг өргөн утга ойлгомжтой. Бидний амьдарч байгаа энэ газар шороо тусгаар тогтнолтой. Эх орон гэж надаас өөрөөс эхэлнэ. Миний гэр бүлээс эхэлнэ. Бидний амьдарч байгаа яг энэ газар шорооноос эхэлнэ. Бид бол гайхалтай түүхтэй ард. Үнэхээр одоо дэлхийн түүхийг Монголын түүхгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм л бид дэлхийн түүхийг эхлүүлсэн, тэ түүчээ нуулсан, олон зүйлийг тодорхойлсон юм бахархмаар гайхалтай түүхтэй ард түмэн. Энэгээр бид нар бахарх хэрэгтэй. Эх орон бол хүний зүрхнээс, тэ чиний зүрхэн дотор байгаа. Бидний гэр бүлээс яг амьдарч байгаа газар шорооноос чинь, газар нутгаас чинь ингэж л эхлэндээ би бол тэгж л боддог. Тийм учраас хүнийг одоо насан туршид нь дагаж явах зүйл бол зүрхэн дуяатай те дагаж явах зүйл бол эх орон. Тийм учраас бид эх орноор бол бахархахгүй байхын аргагүй ийм л гайхалтай түүхтэй бахархам түүхтэй ард юм. Эх орон бол бидний зүрхнээс гэр бүлээс чинь амьдарч байгаа газар шорооноос ч эхэлнэ. Тамаан бидний зүрхнээс оюун бодлоос эхлэх бах та тэгж л бодож байна.
Хоёлаа ингээд өнөөдөр ингээд уулзж чинь тий. Өмнө нь бас оны өмнө хоёлаа ярьж ирсэн. Ингээд ярилцаж ирээд өнөөдөр ингээд нэвтрүүлгээ хийгээд ингээд сууж байгаа процессыг бодсон ч их тий. Хоёлаа анх ярилцахад заалгаар тохирсон, ажил болохгүй байсан тохиролцож байгаа л ярилцаал уулзсан. Би энэ утгаараа жүжигчтэй уулзах аягүй дуртай. За гэсэн бол яг л байдаг. Тэгээ үүний нэг жишээ нь таа байлаа. Тэгээ ингээд ирсэн хүн зочин маань яг миний хүлээлт бүр хүлээлтээсээ давтсан ийм гоё ярилцлага надтай цуг хийгээд үнэхээр гоё ингээд сэтгэл төрүүлээд ингээд суугаад бүр кайфтай. Нэгсэндээ би одоо ингэх юм бол би сэтгэл хоосрол дуусч чинь. Үнэхээр асуух юм би асууж чинь. Энэ одоо юу гэдэг таныг хараад нэг үсгчдийн өмнө хэлээд байгаа нэг хоос үг биш л те. Яг миний над төрж байгаа юм мэдрэмж байна. Кайф аавна гэдэг бол энэ баг те. Таны хувьд одоо чинь энд ярилцлагын дараа ямар сэтгэлтэй үлдэж чинь бас таны сэтгэл надад сайн байна. Өө баярлалаа. Тэгээд энэ өнлөө утга гэж сонирхолтой нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд үнэхээр их баярлалаа. Тэгээд яг ойр тусан гэж нөгөө юунд ороогүй нэвтрүүлэгт ороогүй байна. Тэгээд сэтгэл сайхан байна бас ингээд чөлөөтэй заримдаа бас ингээд нөгөө чи бас хэллээ түрүүний яг миний мэрэгжлийн талаар те жүжигчний талаар илүү их ухаж хөндүүлж яг тэр процесс ямар хөө явдгийг гэдэг илүү их тодруулж одоо яриа өрнүүлж тэр асуудал тэр сэтлийг төрүүлж гисэн чамд бас их баярлалаа. Тэгээд танай хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа.